Бэлэн байна уу манайхаа? Бүгд хамтдаа залбирцгаая. Ариун сүнсээ таны илчлэлтийг, таны илэрхийллийг бид хайж байна. Та бол хамгийн сайн багш. Бидэнд яг одоо ойлголт өгөөч, бидэнд ухаарл өгөөч гэж залбирч байна. Яг одоо бид нар бодлуудаа яг таны үг рүү чиглүүлж, зүрх сэтгэлээ яг таны үг рүү чиглүүлж, өөрийнхөө сүнсийг, мах бодыг яг одоо энэ үг рүү бас чиглүүлж байна гэсэн юм. Бид нар үнэхээр ойлгож, хүлээж авахыг хүсэж байна. Таны үгнээс бид суралцахдаа бид нар өргөлж, өсөж, тэнхэрч байдаг үлээ гэсэн юм. Таны амар амгалан бидэнтэй хамт байх болтугай. Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Израилийн хамгийн анхны хаан Саул хаан элжгээ алдсан Киш гэдэг Беньямин овгийн Киш гэдэг хүний хүү зарцтайгаа хамт элжгээ хайж явж байгаад элжгээ олдгоо тий. Тэгээ үүнээс өмнө юу болсон бэ гэхээр зэрэг Самуэль иш үзүүлэгчийн үед Израильчууд бусад улс орнуудыг засаг захиргааг тэр хаант засаг захиргааг хараад энэ үед Израильчууд Овг аймгийн амьдралтай тэгээд нэгдсэн хаант улсад нэгдсэн засаглалт байгаагүй тодорхой цаг үед шүүгчд болон иш үзүүлэгчд гарч ирж тэднийг одоо бурхны үгээр өдөрдүүлж ингэж чиглүүлж явж ирсэн яг энэ үеага. Тэгээд тэд нар ингээд хөрш улс одоо хүчрхэг хаан засаглалтаа усуудаа хараад бид нар хаантай баймаар байна гэдгээ Самуэльд одоо илэрхийлдэг. Тэгээд Самуэль энийг бурханд залбирсан чинь бурхан за их одоо тэд нар ингэж хүсэж байгаа бол тэдний хүснийхэн дагуу хийг. Тэд нар ингэж хэлж байгаагаараа тэд нар надаас татгалзаж байгаамаа. Миний удирдлагаас шууд удирдлагаас одоо татгалзаж байгаамаа. Гэтэ яг тэдний хүснийг нь хийгээрээ хааныг нь тосолж өгөөрэй гэдэг. Тэгээд нэгэн тэр тухайн үедээ Беньямин овогт болон тэр овогтоо нэр хүндтэй нэгэн гайгүй айлын одоо хүү Кишийн хүү Саул гэдэг хүү элжиг хайж явж байгаад элжгээ олохгүй тэгээд нэгэн одоо иш үзүүлэгчтэй бурхны хүндээр очиж асууя гэдэг. Тэгээ үүнээс өмнө Саулын талаар Самуэлийн зүрхэнд бурхан ярьсан. За одоо чамтай уулзах нэгэн Саул гэдэг нэг хүн нэ тэр Израилийн хаан байх юм а түүнийг тосолж өгөөрэй гэж. За энэ түүхийг бүгдээрээ мэдж байгаа тий. За ингээд Саулыг ингээд тосолж өгөхгүйд тэгээд ямарсан ингээд Самуэль чи болоод Израилийн хаан байх болно гэдгийг хэлсэн байгаа. За тэгээд гэртээ хараад тэгээд аавдаа шинэгээ хэлээгүй зүрхэндээ нандинг хадгалцсан. За тэгээд Самуэль нэг өдөр Израилийн бүх овгуудаас ахмадуудыг нь болон одоо нөлөө бүхий хүмүүсийг нь цуглуулад за та нарын хүсэнчлэн одоо нэг хааныг сонгох гэж байна. За тэгээ бүгдээрээ тэр одоо хааныг сонгохын тулд бүгдээрээ шавх хайцгаая. Та нар овгоос тий одоо энэ хаан болоосаа гэж хүссэн тэр хүмүүс гаргаж ирээ. Одоо яах сонгуул болсон гэсэн үг тийм үү? За бүгдээрээ шавх хаяад за тэгээ шавх хэн дээр тогтсон байна? Тэр хүнийг нь Израилийн одоо хаан болгоно гэж. За ингээд Овг аймагуд ч 12 овогч ингээд одоо хаан болоосаа гэсэнд одоо сайхан хүмүүсээ гаргаж ирнэ шүү дээ. Саул болохоор зэрэг бүх израильчуудаас толгой өндөр гэж. Бүх израильчууд нь мөрнөөс доогоор тэр болохоор зэрэг Саул ингээд өндөр. Тэгээд ингээд харахад үргэлж сайхан зал. Сайхан дүр төрхтэй. Вау! Энэ хүн ингээд харахад ингээд хаан болчмоор одоо тийм хүн гэсэн. За тэгээд тэр шавх хаяад бүгдээрээ тэнд хүмүүсээ гаргаж ирээд явсараа явсараа тэгэл бурхны үгийн дагуу яасан бэхээр зэрэг Беньямин овгийн Саул дээр нөгөө шавх үлддэг. Эндээс бид нар Библи судалж байгаа бид нар нэг зүйлийг сурсан. Бид нар бас ингээд улсынхаа сонгуулийн тогтолцоог бид нар бас ярилцсан. Бид нар ингээд эрх мэдэлтэй хин нэгний удирдагч, ерөнхийлөгч, их хурлын гишүүдээ сонгохын тулд одоо бид нар ингээд сонгуул өгдөг тий. Тэгсээр байгаа тэгээд нэг хүн ингээ гарч ирдэг. Тэгээд тэр хүн бидний дуртай ч юм уу дургуйч хүн үү сайн мэдгүй юм нэг хүн гарч ирдэг. Тэгээд бид нар юу болсон гэхээр зэрэг Ром 13 дээр бүх дээд эрх мэдлүүд бурхнаас тогтоогддог. Тэгээ энэ нь хүнээс биш юм аа. Хэдийгээр шав хайсан ч хэдийгээр бид нар сонгуул өгсөн ч энэ нь бурхны таалал байдаг юм аа гэдгийг бид нар суралцсан. Тийм учраас бид нар бүх эрх мэдлүүдэд дуулууртай байхаар шийдсэн. Хүндэтгэхээр шийдсэн. Тэгээд Саулыг тослоод тэгээд нэг инээдтэй юм болж байгаа тий. Нөгөө Беньямин овгийн Кишийн хүү Саул хаан болохоор шавгад одоо оногдчихлоо. За бүгдээр тэр хааныг гаргаж ирээд одоо тосны олны өмнө гаргая гэсэн чинь нөгөө Саул олддгүй алга болчихсон.
Тэгээ бүгдээр ингээ нөгөө Саулгаа хайгаад эрс сурал бодоод бөө юм бодох юм байгаа ч гэдэг. Тэгсэн тэгээд тэд нар ингээ хайгаад олохгүй болохоор бурхандаа хашгирсан. Нөгөө нэг хаан болго Саул ч хайчжваа гэж. Тэгээд эзэн тэр нөхөр чинь нэг тэрэгэн дотор ингээ нуугдсан байна гэж. Тэгээд нөгөөд чинь одоо Саулыг тэрэгэн дотроос гаргаж ирээд олоод тэгээд түүнийг Израилийн хаан болгож ингээ тусалдаг. Хэдийгээр тэр сайхан дүр төрхтэй байсан ч гэсэн тэр сул дорой, тэр ичимтгий, тэр олонний өмнө гарахаас айдаг, бүрэг тэр тийм нэг хүм залуу байсан баг. Тэгээд түүнийг хаанаар сонгосон. За ингээд Саул хаан болсны дараа үйл явдлууд хэрхэн өрнөсөн бэ? Саул ямар хаан байваа? Тэгээд та нар харамсал гэж хэр мэдэх үү? Амьдралдаа актер харамсаж үзсэн хүмүүс байна уу? Харамсал гэдэг үгийг яг тодорхойлохоор яг ямар утгатай үг вэ? Ийм ингээд нэг юм санснаар болоогүй байх үед те. Амар их цаг, амар их хүч хөрөнгө, амар их мөнгө, амар их сэтгэл зүрх, амар маш олон юм зориулчаад юм болохгүй байх. Энэ бол юу? Харамсал мөн үү, тэ? Би нэг удаа нэг төрсөн ахыхын төлөө үнэхээр амьдралдаа амар харамсаж, үнэхээр гашуудж ажиллаа. Хүн болгон түүнийг өхөл таарна гэж хэлсэн. Амар шороо өнгөж үхэндээ гэж хэлсэн. Тэгтлээ ах дүү нартай үзэн ятгцсан. Хинч түнд хаалгаа тайлахыг хүсэхгүй болсон. Тэгээд нэг өгдөө би хамгийн түрүүнд гэрээсээ гараад хамгийн түрүүнд хаалгаар гарсан хүн би биш. Тэгээд тэр шөнө согтуу ирээд ах эгч нартай хөөгдөөд хаалга онгоолгоод зайлчээгээд хөөгдөөд түлхэгдээд гарсан тэр ах маань яг түлхэгдсэн унсан яг тэр чигээрээ яг ингээд амар зүрэн шороо би ингээд хүү яхаа босооч гэдэг эргүүлж байгаа хүн би биш. Тэгээд ингээд шороо тэгээд ингээд төрүүлэх хараад ингээд аль хэзээ хөсцөө. Тэгээд үнэхээр хүн бас ингэж өхөж болдго юм байна. Бас хүний хараад бас хүний амьдралд ингэж бас нөлөөлж болдго юм байна гэдгийг тэгж харж. Тэгээд тухайд би итгэж биш байсан учраас тэгэл өнгөрч ирсэн. Итгэж болсныхаа дараа яг тэр харамслаа ингээд тайлжсэн. Тэгээд бурхан минь миний ах үнэхээр амьд ахтаа эзэнд итгэсэн болов гэж бас ингэж бодож ирсэн тийм үе байсан. Тэгээд Саулын яг энэ амьдралын түүх болохоор зэрэг төгсгөл нь үнэхээр хэцүү төгсгөл. Үнэхээр хэцүү төгсгөл. Тэр дайны талбар дээр тэр жадан дээр унаж өөрөө амиа хорлож ухдаг юм Саул хаан. Тэгээд энэ Саул хаан юу болсон бэ гэхээр зэрэг хэд хэдэн нэг чухал ишлүүдийг бүгдээрээ хамтдаа уншъя. Нэгдүгээр Самуэль номын 13-ын 4. Саул Филистичүүдийн харуулын ангийг зохиж Филистичүүд Израилийг жигсэн зөвүүцэх болсон нь бүх Израиль дуудаж ард олон Гэлгад байгаа Саул дээр дуудагдан цоглорваа гэж. Саул Филистичүүдийн харуулын ангийг зохиж Филистичүүд Израилийг жигсэн зөвүүцэх болсон нь бүх Израиль дуудаж ард олон Гэлгад байгаа Саул дээр дуудагдан цоглоров. За 14:47 хоош нэргүүлээд Саул Израилийн хаанчлалыг гартаа авсноос хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моб, Амоны хүүгүүд, Эдомд, Зобагийн хаад болон Филистичүүдтэй тулалдаж хаашаач ирсэн тэднийг залхаан зовоож байлаа гэж. За Саулын хаанчлалын үеүүдэд дайснаас амар заяа үзэг. Ард түмнэн ч амар заяа үзэг.
тэр бүр Израилийг бүр дайснуудын хувьд жигсэл зөвүүцэл болгосон. Саул хаан ерөөсөө дайныг л эрхмэлсэн. Тэр ерөөс амар тайвныг эрэлхийлэг. Тэр улс орондоо хөгжил цэцгэлэлтийг ерөөсөө авчираагүй. Саул хааны бүтээн байгуулсан зүйл ерөөсөө тэмдэглэгдээгүй. Тэр ерөөсөө дайн хийсэн. Тэгээд бүр ингээд ард түмнөө бүр ингээд жигсэл зөвүүцэл болгоод дайсууд нь нэг ард түмний үзэн ядаад жигшээд Израиль хүнийг харахаар жигшил зөвүүцэл гэдэг үг одоо бид нар ойлгомжтой сонсч жигшигдэж үзсэн үү? Үзэн ядагдаж үзсэн үү? Тэ ингэж жигшигдэн үзэн ядагдана гэдэг чинь үнэхээр муухай үг байхгүй юу? Бас муухай мэдрэмж, бас муухай зүйлс. Тэгээд бас ард түмэнтэйгээ хамт эргэн тойронд байгаа Моб, Амончууд эргэн тойронд бас дайцсан. За нэг бодлын дайн хийх нь энэ зөв үү? Дайн нь эзнээс эсвэл хүнээс хоёр янзаас баг. Тэгэхдээ Саул хаан ингээд өөрийн зүрх сэтгэлээр эзнээс асуухгүйгээр энэ дайныг би хийх үү, хийхгүй юу? Би хизээ дайснуудаа номхруулах, хизээ эзэлж авах вэ? Дайдаг хийгээд дайтахгүй байх, инхийн амгалан байх тэр цаг хугацаа гэж бас байгаа. Гэтэл тэр ингээд ерөөсөө хаанчлахын тэр он жилүүдэд энэ дайтахыг илүүд үтсэн. За тэгэхэд бурхан түүнийг үнэхээр ингээд дайтаад ингээд үнэхээр ингээд байгаад харан зэрэг нэг Амалек гэдэг үндэснийг түүнд даалгадаг. За яваад тэр Амалекчүүдийг бүр газрын хөрстөөс бүр хүүс тэмтэр нялхсыг нь, хөгшдгийг нь, эмэгтэйчүүдийг нь, залуучуудыг нь бүх наснуудыг үе үеэр нь устгах. Тэгээд мад ахгүй нэгч амьтан үлдээхгүйгээр газрын хөрсөөс арч гэдэг даалгаврыг Саулд өгсөн. За Саул энэ даалгаврыг аваад дайнд дуртай хүү яах вэ? Дайнд явсан. Дайнд яваад тэнд ялалт байгуулсан. Тэгэд ялалт байгуулчихад тэгээд тэр буцаж ирж байгаа. Тэгээд тэр Амалекчүүдийн хаан Агагийг баривчлаад тэгээд бөө хонь мал сүрхтэй дайны олцтойгоор нутагтаа ирдэг. Энэ үйл явдлыг харсан бурхан зүрх сэтгэлдээ харамссан, гашуудлаардаг. Үнэхээр ингээ харамссан баг. За энэ хэсгийг бүгдээр уншицгаая. 1-р Самуэль 15-р бүлгээ. Тэр үед Самуэль эзний үг ирж би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр намайг дагахаас буцан эргэж миний үгийг зарилгыг үл сахив гэв. Саул уурлан бохимдож бүхэл шүнжэнгөө эзэнд хандан хашгиран уйлав. За ингээд энэ үйл явдлаас болоод бурхан Саулаас болж харамссан. Бурханы хүн түүний дээр гар тосож түүний хаанаар тосолсон бурханы хүн Самуэль шүнжин өөлөн хайж бас гашуудан харамссан. Тэр хүний амьдралд бас ийм амьдрал байдаг юм байна. Бурханыг харамсуулдаг. Эргэн тойронд байгаа дотныхоо хүнийг харамсуулдаг. Гашуудуулдаг. Ийм амьдрал бас хүний амьдралд бас байдаг юм байна. За тэгээд Самуэль яваад Саул руу очиж байгаа. За энэ хэсэг бидний хувьд маш их чухал. Самуэль 13 дахь шилээ Самуэль Саул руу очиход Саул түүнд эзэн таныг өрөөх болтугай. Би эзний үг тушаалыг сахилаа гэв. Харин Самуэль тэгвэл миний сонорт буй хоньны майлах дуу надад сонсогдож байгаа өхрийн мөөрөлдөх чухам юу вэ гэв. Саул эдгээрийг тэд Амалекчуудаас авчирсан юм. За энэ үгийг сайн уншаарай. Сонсоорой. Саул эдгээрийг тэд Амалекчуудаас авчирсан юм. Учир нь таны бурхан эзэнд нядаж тахихын тулд хамгийн сайхан нөхрийг ард олон хэлтрүүлсэн юм. Гэвч бусдыг нь бид бүр мөсөн сөрүүлсэн гэлээ. За ингээд Самуэльтай уулзаалаа ялсан хаан. Эзэн таныг өрөөх болтугай. Бид танараа дайнд ялаад танараа баатардаг гавья байгуулад ирлээ гэж. Энэ дээр хэн хэлсэн? Би гэж хэн хэлсэн? Саул бид гэж хэлсэн үү? Бид гэж хэлээгүй. Би эзний тушаалыг билүүчгээд ирлээ.
Дайснаад яда дахин цолоо мандуулчаад ирлээ гэж. За тэгээд Самуэль гим нүгэлтэй одоо яс нүүрдэх хэрэгтэй болсон. Энэ юу хөхрийн мөрөлдөө? Энэ юу хоньны майлах чимээ сонсогдоод байна. Саулаа гэж. Тэднийг энэ өхөр малыг хэн авчирсан гэж байна? Хэн авчирсан гэсэн. За тэр үгийг чанга хэлдэ хэн авчирсан гэж. Тэд гэж хэлж байгаас. Тэд. За энэ дээр одоо яг гогцоон Саулын одоо маш том алдаа энэ дотор явж байгаа. Тэ? За тэгээд дараад нэг хэсэг бүгдээр уншия. 20 дугаар эшлэлдэр Самуэль би эзний дуу хоолойг дуудууртаагаар дагаж эзний намайг илгээсэн аян замд явсан билээ. Би амлагчуудын хаан Агагийг авчирч амлагчуудыг хүүс тэмдэрсэн билээ. За одоо энэ дээр хэн гэж ярьж байна? Би эзний тушаалыг дагсан. Би дуулууртай байсан шүү. Би хийсэн шүү. Би тэр хааныг нь бариад ирсэн шүү. Би. За одоо дараад нь гэвч гэж байгаа. Ард олон Гэлгад таны бурхан эзэнд ядаж тарихын тулд осноос буюу одоо хориг цэртэй юмсаас хамгийн сайн хон үхрийг авчирсан билээ. Тэгээд ядалт нь түүнийх. Алдаа бусдих. Тэр хон мас сүргийг чинь хэн аваад ирв? Ард олон аваад ирсэн байхгүй юу гэж. Ард олон. За тэгээд 30 дугаар ишлэлдээ Саул би нүгэл үлдэв. За одоо нэг те ухаарсан юм шиг санагдаж байна уу? Би нүгэл үлдэв. За энэ бол харамсал гашуудлын нэг хэлбэр мөн үү? Мөн. За гэвч гэдэг үг дахиад ороод ирж байгаа. Одоо миний ард олон ахмадууд ба Израилийн өмнө намайг хүндэж надтай хамт буцаж бурхан эзэнд мөргүүлж өгнө гэж гов. Тэгвэл Саулыг даган буцав. Саул эзэнд мөргөлөө. Дараа нь Самуэль амлагчуудын хаан Агагийг над руу авчирхтун гэв. Тэгэхэд тэрээр өхлийн гашуун үнэхээр ирлээ гэж юу хэмээн хямарсаар түүн дээр иржээ гэж. Тэгээд энэ зүйлийг бид ингээд Самуэлаас ингээд харж байна. Ялалт нь минийх, алдаа нь тэднийх. Энэ хаан хүнд байх зохисгүй эрх мэдлийг тээж явж байгаа, хариуцлагыг, тослогоог тээж явж байгаа хүний хувьд маш том хариуцлагагүй ийм одоо хандлага байсан. Харахад сайхан залуу, дайчин, гоё, сүрдмээр ир хүн. Бүх ард түмнээс толгой дээгүүр тийм өндөр хүн. Тэр хүний харцаар бол өстой нэрээ сүрдмээр тийм сайхан хүн. Гэтэл түүний зүрх сэтгэл дотор тэр зүйл нь түүнийг асан байх эсрэг ийм байдал төрөгч. Тэгээд энэ дотор Самуэль нэг зүйлийг хэлж байгаа. Гим нүгэл гэж яг юу хэлж байгаа юм бэ гэж. Эзний дуу хоолойг дуулууртаа дагах нь 22 дугаар эшлэлдэр те шатаа тахил болон эвийн тахилуудаас илүү юм а гэж. Харагтун дуулууртаа дагах нь нядлах тахилаас илүү анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү юм а гэж. Тэр Саул хаан юу гэж хэлсэн? Ой, өстө тахил өрөхгүй. Энэ сайхан тарган үхрийг димээ аваад яах юм? Ийм сайхан тархан хоныг зүгээр ингээд нятаад ингээд газарт болоод яах юм? Энэгээр чи би эзэндээ өстой гой тархан үхрийн одоо тахил өргөх гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дотор Самуэль ариун сүнсээр дамжуулан хэлж байгаа. Гэхдээ эсний үгэн дуулууртай байх нь чухал үстэй. Энэ л бас чухал үстэй. Энэ л эзнийг баярлуулна штэ. Тэгэхдээ чатаар тахил тэр өөх, тэр үнэр тэр юмд эзэн баярдаг гэж юу? Үгүй штэ. Явж эзэн энэ доторх тэр хандлага энэ дуулууртай байдлыг чинь л эзэн сайшааштай гэж хэлж байгаа.
Тэгээд тэрсэл нь мэрэг төлөвтэй адил юм. Гүжүүдлэх нь шүтээнд мөрөгтэй бас адилхан юм аа гэж. Бид нар гамданд очиод мөрөхгүй байж болно. Бид нар бөө мөрөглийг тоохгүй байж болно. Тэ? Бид нар ямар нэгэн нэг тийм шашны зан үйлүүдийг бид нар хийхгүй байж болно. Гэтэл бидний яг амьдралын чанар яг ямар байгаа вэ? Би бөө мөрөгдөггүй, би Есүс итгэдэг. Би гамдандаа явдаггүй, би Бурхандаа хандан залбирдаг. Тэгээд бидний амьдрал ямар байгаа вэ? Яг дуулууртай байгаа юм. Тэгвэл гамдны явсантай адилхан гэж шүү дээ. Дуулуургүй байвал, үгийг нь дагахгүй байвал бөөд мөргсөнтэй адилхан гэж шүү дээ. Энэ үг бол бидний хувьд маш том зүрх сэтгэлдээ хүлээж авах хэрэгтэй байна. Нэг удаа нэг юм сүнслэг магтаал болонгууд ингээд цугларт болонгууд тэн дээр ингээд иш үзүүлж яадаг, үзэгдэлж үзэж яадаг. Бурханаас ингээд үг аваад ингээд дамжуулж яадаг нэг хүнийг би ингээд мэднэ. Тэгээд тэн цугсан хүмүүс энэ хүн чи өстө Бурханы хүн юм биш. Бурханыг яа сонсож байна? Тэгэл ер нь нэхэгтэй тэгээд тэр нь ингээд таардаг. Чуулганыг ингээд бүхэлд нь ингээд нэг бол баяр хөөрт, нэг бол гимшил тавьчирдаг. Тэр хүн байсан. Тэгээд яг амьдралд нь ороод яг ингээд хамт нөхөрлөд мөрөөр төшилцээд яг ингээд тулаанд ороод яг ингээд нэг амьдрал дотор ингээд явах гэж үнэхээр тэрсэл мэдэрдэг. Түлхэцэл мэдэрдэг. Тосгүй. Ингээд хамтрал байдаггүй. Үр жимсгүй амьдралд нь ийм хүмүүс бас байдаг. Тэгээд яг тэр шатаатагт нь, тэр яг тэр магтаал нь, тэр яг үзэж байгаа үзэгдэл нь, тэр бүх зүйлүүд нь явж байгаа тэр агуу юм уу? Бурхан юу гэж хэлсэн бэ? Би иш үзүүлж байсан. Би чөтрүүдийг зайлуулж байсан. Би өвчтөе хүмүүсийг эдгэж байсан шүү. Та намайг танихгүй гэж юу гэж. Тэгж хэлэхэд би чамайг таних гэж ёс бусыг бүлдэг чи надаас зайл гэж би хэлнэ гэж. Бурхан хэлдэг. Ихэхдээ тэр болоод байгаа юм чинь хүнээс биш ариун сүнсээс болж байгаа байхгүй юу? Тэр тосолгоо, тэр үг, тэр мэдлэгийн үг. Эдгээр чинь бүгд ариун сүнстэй байхгүй. Тэр чинь хүнийг биш байхгүй юу? Тэр энэ бүгдийг өөртөө нялзаач би ариун хүн, би өстой мундаг хүн, би Бурхантай ойрхон хүн гэж энэ тодорхойлтол бас аюултай гэсэн үг. Харин яг амьдрал, яг өдөр тутмын амьдрал, яг Бурхантай хамт амьдрах тэр үг. Бурхантай хүмүүстэй хамт амьдрах тэр амьдрал. Энэ дээр Бурханы фокус байдаг гэсэн. Тэгээд Саул хаан үнэхээр үл хэрэгсэн. Тэгээд Саул хааны төгсгөлийг бүгдээрээ уншаад дараа чинь Давид хаан руу оръё. 1-р Шаштар номын 10-р бүлэг. 13-р ишлээс 14-р ишлэл хүртэл. Ийхүү Саул итгэмжгүйхэн улмаас өгсөн бөгөөд тэрээр эзний үгийг сахиагүй. Эзэнд үнэнч бус байж үзмөрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд эзний зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм. Тиймээс эзэн түүнийг өхөлд үлдээж хаанчлалыг Есийн хүү Давид руу эргүүлсэн билээ гэж. За Саул хааны амьдралын сүүлчийн түүний дүгнэлт төгсгөлийн үг нь ингэж тэр яасан гэж байна. Итгэмжгүй байсан гэж. Тийм үү. Тэгээд эзний үгийг яасан гэж байна. Сахиагүй гэж. Тэгэхээр эзнээс бүр гуйн залбирахаас бүр илүүгээр яасан гэж байна. Бүр үзмөрчийн бодол санаа гахгүйсэн гэж. Та нар энийг ингээ энэ түүхүүдийг уншиж болно. Тэр бүр ингээ зүсээ хувилгаад дээгүүр хааны хуудас муудсаа далталж агаад тэгээд үзмөрчдөр очиж асууж ирсэн ийм нөхөр байгаа. Тэгээд тэр эзний зөвлөгөөг эрэлхийлээгүй. Тэгээд түүний амьдралд үхэл ирсэн гэж. Бидний амьдралд үхэл ирэх нь ойлгомжтой юу? Ойлгомжтой юу? Үхэл бидний амьдралд ирэх нь ойлгомжтой. Тэр ямар замаар яаж ирэх нь ойлгомжтой. Хизээ ирэх нь бас тийм чухал биш. Сайхан бид сайхан дүүгээ баг залуугаар нь алдлаа. Гэхдээ бид түүний амьдралаас огт бид нар харамсаагүй. Залуу багтанд явцсныхаа төлөө энэ дотор жоохон сонирв байна. Харин түүнийг дурсахдаа
түүний олон дотор амьдарч байсан гэрчлэлүүдийг хүмүүсийн түүх ингээд зарахтаа бид нар үнэхээр харамсаагүй. Ямар сайн аав. Дунд сургуулийн хүүхдүүдийнх нь багш нар эргэж ирээд нэг ширээн аваад бид нар хамсуулаад тэгээд сургуулийн эрхлэгч нь хүүхдийнх нь багш нь манай Наранбатын аав чинь хамгийн үлгэр дуурайлаатай аав байсан шүү дээ гэж хэлж байгаа. Ингэж аав гэдгээр нийгэмдээ танигдсан. Ийм хүн. Тэгээ ах トゥ устэй бидний дунд танигдсан юм. Жохон удаан амьдсан ч болоосоо, урт насалсан ч болоосоо. Гэтэ энэ нь бидний хямдаг зүйл. Хүсдэг боловч бидний хямдаг зүйл бас биш юм байна. Бидний захирддаг зүйл бас биш юм байна. Тэгтээ төгсгөлн сайн байсан. Амен. Тэгээ Саул хааны энэ төгсгөлийг ингээ харахтаа бид нар ингэж төгсмөөргүй байна. Тэр хүн итгэж байсан гэдэг. Гэтэ бөөд явцсан шүү дээ. Тэр ингээ цуглааны пастор хүн байсан гин л. Тэр одоо буддаа лам болцсон шүү дээ. Тэр эзнийг эрэлхийлэх байцсан гэдэг ийм дүгнэлтэнд хүрүүл яана. Тэр ингээ цуглаанд яваад та миний мэтгэлж та нэр сүм гэж яваад үүчлээд цаг наргүй яваад байдаг байсан хүн. Тэгтэл төгсгөл нь шал өөр хэн нэгний амны зугаа болох байдэ. Тэгэхээр бид нар маш амьдралаа маш сайн хянах. Бид нар төгсгөлдөө маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн. Тэгэд Библи судалсан ах トゥ устэйгээ бид нар яг Саулын амьдралаас яг юу сурч болох вэ гэж. За бид нар түүний алдаанаас сурч болох юм байна. Түүнээс яг ийм сайн юм хийцэн тэрийг нь дагъя гэдэг юм Саулаас үндэ бид нар байгаагүй. Бүр тийм үлгэр дуурайлалгүй амьдрсан хүн. Жишээ үлдээгээгүй. Үр удамдаа арт түмэндээ жишээ үлдээгээгүй тийм хүн байгаа байхгүй. Харин муу жишээ үлдээсэн. Энэ бол бидний хүсэх төгсгөл биш юм аа. Амен. Бид нар нэгэн цагт явнаа. Нэгэн цагт бид нар явнаа. Ус орныхоо төлөө Саул хаан юу хийсэн бэ гэд үзсэн чинь амар тайвангүй байдлыг л авчирсан. Дайснуудаа жигшил болсон, дайснуудаа залхаан зовсон. Үргэлжийн дайн хийсэн. Ус орныхаа хамгийн шилдэг гэсэн тэр хэдэн мянган дайчтай үргэлж хажуудаа байлгасан. Тэр амар тайвныг эрэлхийлээгүй. Тэр маш их өөрийнхөө карьер, амбицийн төлөө маш их тууштай явсан гэсэн үг. Тэгээд энэ дотор үргэлж би гэдэг тэр үзэл нь түүнийг үнэхээр харамсахад хүргэсэн. Тэгээд ямар нэгэн алдаа нь тэднийх байсан. Ард түмнийх нь байсан. Бусдынх байсан. Тэгвэл Давид хаан хамт Библи судалж байсан хүмүүсээс нэг нь хэлж байна л Давид хаан ямар их бузар булаа хаан бэ? Завхаарч байна. Жанжныхаа эхнэрийг авчираад хүчрхийлж байна. Хүн алж байна. Хүрээ талж байна. Олон эхнэртэй байна. Хүүхэмсэг байна. Завхаа байна. Тэгээ бүр гим нүглээ ингэж бүр нуух гэж ингэж оролдож байна. Тэ? Далдах гэж ингэж оролдож байна. Хүн ингэж мэдгүй байгаасаа гэж ингэж хичээж байна. Хажууд нь Саул хаанаас бид нар завхаарл уншаагүй штэ гэж тэгж. Саул хааныг хүүхэмсэг байсан гэж Библиэлд өрөөсөө бичээгүй штэ. Тэгээ яагаад ингэж ийм хүн ингэж төгсөөд нөгөө хүн ингээ мандаад явчихваа. Энэ бас нэг хүний бодох бодол мөн үү? Асуух асуулт мөн үү? Энэ болохоор зөв хүний дэнслүүр. Сургаалт төгсдөө эзэн яг зөв дэнслэгч юм аа. Хүний зүрх сэтгэлийг зөв дэнслэгч нь бол хинээс ирдэг гэсэн. Эзнээс ирдэг гэж хэлсэн маа. Тэгэхээр яг энэ дотор бид нар ингээд дүгнээд Саулын амьдрал Саул ч ингээд сайн юм хийх гэж явж байгаа ч аваас ингээд дайснаа одоо яаж явж байгаа ингээд юм болчихлоо штэ гээл те. Ингээ хүмүүс бодож болох гээд байгаа байхгүй юу. Гэтэл ингээд Давид хаан ч юм ямар мохоо бузар уулаа эхнэрийг нь авч суух гад тэр хөрх өрөө жанжныг дайны хамгийн тэргүй гинэнд явуулаад те гэмээ нуугаад да ингээд бид нар Давидын түүхийг маш сайн мэднэ. Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг миний зүрх сэтгэлийн дагуух нэгэн хүнийг би оллоо гэж. Тэгээ тэр хүн нь ингээд Давид хаан байсан гэж боддоо. Миний зүрх сэтгэлийн дагуух хүн гэж. Тэгээд яагаад
таны зүрх сэтгэлийн дагуух гэж. 1 2 3 4 5 6 7 8 10 маш олон гим нүгэл байж бузар булаа Библиэр тэр чигээр хэдэн бүлгээр хэдэн ном дамжин бичигдсэн байж шүү дээ. Яагаад таны зүрх сэтгэлийн дагуу хүн гэж бурхан минь ээ. Бурхантай гэж мэтгэлцэж залбирч Библийг судаж бясалгаж бид нар сурах ёстой гэсэн. Тэгээд энэ дотор ингээд үргэлж тайлал нь байждаг. Амен. За Давид хааны хідэн үйл явдлыг бүгдээрээ уншицгаая. За дуулал 32-ыг Давидын дуулаас дуулал 32-ыг эхлээд уншъя. Ёс бус явдал нь өөрчлөгдөж, нүглүүд нь далдагдсан нэгэн юутай өрөөлтөв. Нүглийг нь эзэн үл тооцдог бөгөөд сүнсэндээ залмихгүй хүн өрөөлтөв. Намайг дуугүй байх зур өдөржингөө яосноос болж ясман ярьч. Учир нь өдөр шөнөгүй таны мотор намайг хүн дээр дарж шим шүүсмэн зуны гант хатсан билээ. Би нүглэн улаан би танд хэлсэн бөгөөд хилэнцээ би нуугаагүй. Би эзэн гэмт үйлдэлээ хүлээн гэж би хэлсэн. Тэгээд та миний хилэнцээг уучлсан билээ. Тиймээс бишрэлтэн бүр таны олдох цагт танд залбирав. Их ус уйрлэхэд тэд түнд мэдээж хүрэхгүй. Та миний хорогдох газар, та намайг зовлон шаналлаас хамгаалan. Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүдмэн чамайг ширтэн чамд зөвлөнө. Ухаангүй адуус, луус шиг бүү бай. Тэднийг хазар ногтоор оосордон барихгүй бол чамд ойртон үл ирэх буюу. Гин буруудны зовлон шаналл их. Эзэнт найдагч хүнийг хайр инрэл хүрээлэх болоо. Зүвд хүмүүсээ та нар эзэн дотор баярлан баясагтун. Зүрхээрээ чиг шудрах бүгдээ та нар баярлан хашгирахтуу гэж. Амен. За энэ ингээд уучлалт хүлээж авсан тэр нэгэн хүний дуулал. Нэг тайвширлын тэр дуулалын дотор явж байна. Уучлалт хүлээж авсан. Яаж уучлагдчих вэ? Яаж уучлагдсан бэ гэхээр энэ дээр хэлсэн байгаа. Би гэм нүглээ улаан. Би гэм нүглээ улаан. Би эзэнт гэмээ хэлэх болно гэж хэлсэн байгаа. Амен. Харин тэр болтлоо тэр юу мэдэрсэн бэ гэхээр тэр үнэхээр сэтгэлийн шаналл бие махбодын сэтгэл санааны сүнсний тэр үнэхээр дороотолд орсон гэдгийг хэлсэн байна, тийм үү? Би бүр шим сүнс ганд мэд хатсан. Тэр хаан байсан л да. Тэр засгарч л байсан л да. Гэхдээ ингээ хүний одоо инээж байгаа хүнийг ингээ харахтаа дотор нь шаналж байгаа байж магадгүй шүү гэж сургаалт өгч хэлсэн байдаг. Инээж байгаа бүхэн ингээд амжилттай сайхан явж гэнэ гэсэн үг бас биш ахна. Тэр ингээд ус орноо захираад тушаал гаргаад шийдвэрүүд гаргаад ус орноо ингээд өдөртөө явж байгаа ч гэсэн дотор нь маш шаналл, маш тийм хэцүү дарамт бурхны тэр дараас тэр дотор ингээд явж яж ингээд боломжтой гэсэн үг. Бурхан тэр бүх нууцуудыг тэр хүний шаналлыг ингээд мэдэж байдаг. Тэгэд бас Давид хаан энэ шаналл ягаад таанаас юунаас болж байгаа гэдгийг тэр бас мэдчихсэн. Тэрнээс болоогүй. Тэндээс болоогүй. Тэр эндээс болоогүй гэдгийг тэр мэдчихсэн. Давид хаан. Тэр нь Давид хаан яасан бэхэ зэрэг энэ миний дотор надаас миний нүгэл чанараас босон гэдгийг Давид мэдчихсэн. Амен. Тэгэхээр Давидын нэг давуу тал нь Саул хаан алдаа хийсэн, Давид алдаа хийсэн. Хүний ухаанаар бодох юм бол Давид илүү бузар юм шиг. Хүний дэнслүүрээр дэнслүүл. Энэ ч яа харахгүй уучлагдахгүй, энэ ч яа харахгүй тамд явах ёстой хүн гэж бодмоор. Ийм хүн. Тэгээд тэрүүний нэг Библиэлд хэлсэн Самуэлийн хэлсэн үгийг бүгдээрээ санаж байна. Дуулууртай байх нь хуцсын өөхнөөс илүү дээр юм а гэж. Энэ нь эзнийг баярлуулдаг юм а. Шатаар тахлаас илүү тэр эмтэрсэн гимшдэг зүрхийг эзэн таашаадаг юм а гэж. Амен. Тэгээд Давид хаан хэлсэн бузар бол амьдсан гэсэн тэр гим нүглээ бусдад нэлцаагаагүй юм а. Би гим нүгэлтэй. Би хийсэн юм а гэж хэлчихсэн. Би хийсэн. Тэднээс болцсон гэж хэлээгүй. Энэ арт түмнээс чинь болоод би ийм болцлоо шүү дээ гэж хэлээгүй. Би ингээд энэ арт түмний чинь гэж өдөртөгч хагаад ийм болцлоо шүү дээ гэж хэлээгүй. Энэ эмгтэйгээс болцлоо. Тэр Батшебэж яхаа сайхан төрцөө. Тэрнээс чинь болцлоо гэж хэлээгүй. Тэр яасан бэ гэхээр миний дотор гэмт чанар байгаа. Би гим нүгэлтэй хүн байхгүй юу? Энэ нь намайг энэ байдалд хүргэсэн гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн. 2 дугаар Самуэль 12:13. За ингээд Натан иш үзүүлэгч нөгөө Батшебетай холбогдсон бузар булаага
нууж исэн тэр үед иш үзүүлэгч ирээд нүрэлдсэн түүх байгаа тий. Тэгээд энэ үед хэлэхэд тэгэхэд Давид Натанд би эзний эсрэг нүгэл үлдлээ гэв. Натан Давидэд эзэн чиний нүглийг тайсан тул чи өгөхгүй. Гэлээж хийсэн энэ хэрэгээрээ чи эзний дайснуудад дормжлох боломжийг өгсөн тул чиний хүү заавал өхнө гэлээ. Ингээд Натан гэр өөдөө буцваа гэж. За Давидын гэмшил ямар байсан бэ? Яагаад эзэн түүнийг өгөхгүй гэж хэлсэн? Би гэж хэлсэн байгааз. Саул хаан болохоор зэрэг ялалт нь би байсан тийм үү? Би агаагийг барьсан. Би дайнд одоо яасан. Алдаа тэд байсан. Харин Давид хаан болохоор би эзний эсрэг нүгэл хийчихлээ гэж хэлсэн. Ингэж хэлсэн тул чи өгөхгүй. Гэхдээ чиний хүү өгнэ гэж. Бачаа бай жирэмсэн болсон. Тэгээ хүү төрсөн. Тэгээ тэр хүү нас болсон. Бид нар хүүхдүүдтэй энэ халуун шүү гэж хэлдэггүй. Билетгийг, 100-ыг ямар нэг хурц болохгүй юм хэлдэггүй. Халуун шүү хурц болохгүй шүү гэж хэлдэггүй. За хэлдэг тий. За хүүхэд ингээд ямар нэгэн байдлаар сохоорхоод, сонирхоод, ямар нэгэн алдаа, гинэн цагаан сэтгэлээр одоо эсвэл яадаг тэрслээд хурц болохгүй яадаг хөрөөд үзээч гэдэг юм. Ямар нэгэн хандлагаар хурц үзэж болох юм. Ингээ халуун юм барьж авлаа. Халуун 100 яндан барьж авлаа. Түлэгдэн, уйлна, хорсно, шанална. Энэ нь хинээс болж байгаа. Ааваас нь энэ хүүхдээс нь энд байгаа халуун зуухнаас альнаас нь болж байгаа. Яг өөрөөс нь болж байгаа. Өөрхөн дотор байгаа нэг гэмт хүслээс болж байгаа. Тэр нэг зөрчих тий нэг тийм нэг нас нэгэд болж байгаа. За тэгээд ингээд түлэгдчихлээ. За тэгээд энэ нь хараал мөн үү? Тэр түлэнгийн шаналл нь энэ нь шийтгэл мөн үү? Юу гэж бодож байна? Энэ нь шийтгэл мөн үү? Шийтгэл биш. Энэ гмийн үр дагавар. Энэ үр дагавар ахгүй юу? Гмийн үр дагавар. Бид нар ингээд бурхны шийтгэлийг гмийн үр дагавар хоёрыг бид нар ялгах ёстой. Өөрхийн алдаанаас болж байгаа юмыг бурхан шийтгэж чинь гэж бодож болохгүй гэсэн үг. Болохгүй гэсэн үг. Бурхны шийтгэл чинь шал өөр. Бурхан бүр нэг шүүлтийн өдөр, тэр бүр уур хилэнг ингээ хатгалж байгаа, ингээ хурааж байгаа. Тэр өдөр ингээ тэр бурхан ингээ хэнийг юу шийтгэхгүйгээ энэ шинэ гэрээний үед тэр ингээ бодож. Тийм учраас бурхны уур хилэнг тайвшруулахын тулд бид нар гимшиж амьдрах ёстой гэж хэлсэн баг. Бурхны шийтгэл гэдэг чинь шал өөр. Түүний оршихуйгүй болох, түүнээс явах. Давид хаан ариун сүнсээ битгий надаас аваарай. Оршихуйгаараа та надаас битгий намайг холдуулчаарай гэж өөлөн гуйжсэн тэр Давид хаан. Энэ нь шийтгэл гэдгийг тэр мэдчихсэн. Тэр ингэж шаналж байгаагаа, уйлж байгаагаа, өвдөж байгаагаа, шим сүнс мэд гандж байгаагаа тэр шийтгэл гэж бодог. Энэ нь түүний гэмд нь ирж байгаа үр дагавар. Өөр хүүхдүүд нь ирж байгаа тэр бүхнийг Шимэ гэдэг хүн түүнийг харааж зүхэж байхад энэ эзнээс юм бол би одоо яах вэ гэж хэлжсэн. Тэр хүн гэмээ ухаарсан гэсэн үг. Амен. Тийм учраас бид нар энэ тэгээд гэмэхэ үр дагаврын тэр зүйлсүүдийг амьдралдаа Давид хаан үнэхээр хүнд үтсэн шүү. Тэ? Чиний нүдэн дээр баг хат зуудсаа чинь өөр хүмүүс унтах болно. Чи энийг нууцаар хийсэн бол олонний нүдэн дээр энэ болох болно. Гим ингэж үрждэг. Гим ингэж өшөө авдаг. Тийм учраас бурхан бидэнд юу шилж байгаа гэхээр зэрэг та нар гимээр битгий хариулаарай. Муугаар битгий хариулаарай. Хараалыг хараалаар битгий хариулаарай. Та нар яг хараалыг харин ерөөхт муутай битгий тооцоо хий. Энэ зайг надад үлдээч. Тэ? Би нэгүсч, би өршөөвд өршөөч. Энийг надад үлдээч. Тэгээ Каин хэлсэн багч. Чамайг алсан хүн 7 дахь хүнд ял авах учраас би чамайг хүн алахгүй болохоос тэмдэг тавина гэж. Тэгээд алдаг нь алдаг, хүчрхийлэл нь хүчрхийлэл, самуурлан самуу, ховж ив нь ховж ив. Энийг ингэж ховж ивээр тайлдаггүй. Муугаар тайлдаггүй. Энийг үргэлж сайнаар тайлах хэрэгтэй гэдгийг Библи бидэнд хэлдэг. Амен. Тэгээд өнөөдөр дэлхийд дээр ингэж бузар булаа гэмнүүд яаж өсөж үрж байгааг бид нар харж байгаа. Ягаад гэвэл үргэлж ингэж ханддаг. Чамаа чи надад муу хандсан би чамд өстой муу ханд. Чи намайг өөх гэж хэлэх юм бол би чамд бүр алж чадна. Ингээд энэ дэлхий улам илүү бузар болчихж байгаа.
Тэгээ бурхан Эхлэл номын 6 дугаар бүлэг дээр хүн төрлөختнийг бүтээсэндээ харамсвагч. Ягаад гэвэл тэдний гимнүгэл улам мэлүү бузар босоор. Тэгээд бид нар эндээс юу сурах зэрэг? Эндээс юу сурах вэ зэрэг? Бурхан харамсдаг. Бурхан гашууддаг. Бурхан орхидог амьдрал гэж бас байдаг юм байна. Бид нар бурханы хайр, бурханы эцэж орхихгүй. Тэгээд зарим ингээд сургаал номлогч нар гаж урсгалынхан бурхан хайртай хайртай бүх хүмүүст хайртай гэж хэлчихэд тамиг яагаад байлгаад байгаа гэж хэлдэг. Бурхан бол үнэхээр шудраг бурхан байхгүй юу? Амен. Би нэг удаа өмнө говийн Алтан говь телевизээр нэг хоолны нэвтрүүлгээр би нэг юм карита будата хоол хийх тийм нэвтрүүлэгт орвоо. За манай гэрт ирээ тэнд зураглаач эндээс ингээд сэтгүүлч ингээд юм яриад би чинь будата хуурга карита хуурга хийгээл тэгэл христийн тухай та ингээд сүмийн пасторууд тийгээ тийм яриа болоод ингээд яагаад тэгээ би тэнд нэг хэсэг үг ингээд бүр албаар ингээд олон нийтийн телевизээр бүр ингээд яри гэж бодоод тэгээд ингээд яаж зах тэгээ ирсэн. Хүн ингээд шудраг бусаар амьдарч байгаа тэгэл үхэн. За хин нэг ингээд зүвт явах гэж хичээж байгаа л ингээд үхэн тий. Ингээд энэ хоёрын одоо төгсгөл нь ингээд үхэл адилхан. За тэгтэл ингээд энэ хоёр ингээд үхээд тэгээд дараагийн амьдрал байхгүй, шүүт байхгүй. Ямар нэгэн тэдний амьдралыг дүгнэх юм байхгүй. Ингээд үхүүд тэгээ хайрч штэ. Нэг нь тэгж үхэх юм бол нэг зүвт явах гэж хичээгээд яах юм. Хэвээ адилхан алалцж байгаа тэгээд хэвээ энэ дэлхийгээс үзэх юм аа үзээ тэгээд үхсэн дээр штэ гэж би хэлж байсан. Харин бидэрт нэг юм. Бидэрт бурхан байгаа. Бурхан энэ бүх амьдралыг чинь шүүх, дүгнэх, ялгах ийм амьдрал байгаа байхгүй. Тийм учраас Библи ингээд хорон буугаар амжилт олж байгаа хүмүүсээс болж битгий хатаарах гэдэг. Тэ? Би стээр ингээд явж байгаа чи тэр хүн ингээд худаа ирээд хулгай хийгээл ингэж жагаад ингээд гоё яваад тах ингээд. Бүх хүмүүс шүүлт байгаа байхгүй юу? Амен. Бүх хүмүүс шүүлт байгаа байхгүй юу? Өгсөн амьд нэг шүүгч гэж бид нар итгэлийн томхог дээр хэлсэн баг. Бүгдийн шүм. Тэгээ би тэр телевизээр хэлж ирсэн. Тэгээд хин нэг нь ингэж дүвд явах гэж энэ дэлхий дээр хохироод хин нэг нь бузар болоо явж завшаад энэ төгсгөл бол шудраг биш. Харин бурхан байгаа учраас шудраг юм аа. Тийм учраас би бурханд итгэдэг. Би мөнхийн амьд итгэдэг. Би нас ороод би бурхан дээр очино гэдэгтээ итгэдэг. Би итгэлээр аврагдана гэдэгтээ итгэдэг гэж. Амен. Тийм учраас бид нар ингээд үхлээр төгсгөлийг бодож өрөөсө болохгүй гэсэн. Амен. Тэгээд Давид хаан бас нэгэн онцгой зүйл болсон нь тэр хэд хэдэн удааг олон гэм дотоос бас нэгэн гэм нүгэлдэг. Тэр ингээд нэг удаа 30 шилдэг дайчдаараа бахархсан баха. 33 шилдэг дайчд шүлүү те. Тэгээд ингээд тэд нар ингээд элднээс гарын салбар ингээд цуснд ингээд будагцтлаа ингээд барцалцлаа ингээд дайсуудтайгаа байлддаг. 33 баатар Давид эргэн тойр нэг байх. Тэгээд нэг баатар нэг Давид хаан цангаж яа ус уумаар байна гэсэн чинь дайсны хоорондоо яваад ус олж ирээд ингээд өгсөн чинь Давид хаан ингээд би ингэж амиа тээжсэн усыг уухгүй гэж асгуулаа тий. Ингээд яагаад. Тэгээд нэг өдөр Давид хааны яг тэр ингээд нэг бардамсан ингээд тэр эргэн тойронд байгаа тэр баатаруудаараа ялалтуудаараа бахархаж ирсэн яг тэр үед ингээд Давидын дотор ингээд муус ус ингээд шүглээд Давид чи хэр агуу болсноо одоо нэг тооцохгүй юм уу? Тэ? Одоо чи ингээд нэг арт өмнө нэг тоолооч. Дайчтай тоолооч. Эргэн тойронд байгаа тэр тэ? Ингээд тоолооч гэж. Мосенс ингээд дотроос ингээд ярьж. Ингээд сутан ингээд бүр Давидыг яасан гэж байгаа. Бүр хөдлөгсөн гэж байгаа тэ? Тоолдод хөдлөгсөн. Энэ ингээд эзний бузар муу байсан гэж. Тэгээд Давид хаан би бол ийм баатруудтай. Миний амиа өгөхөөс буцахгүй баатрууд байна тэ? Тэгээд тэдэн одоо арт өмнө тоолоод одоо тэдэн гарan тоолоод ингээд тооллох хийгээд. Тэгээд тооллогот нь буруу агаагүй. Давидын хандлагт нь муус үстэй нөхцөнд нь учрна. Тэгээд муус үстэй нөхцөх болсон ясан бэхээр тэр зурсдал дотроо бардамсан гэсэн. Давид хаан босныхоо дараа Бурхны гэрээний авдрыг Иерусалим руу авчирдаг тийм ээ. Хоёр дахь авчирдаг. Нэгтгэхээр нь бүтлгүүцдэг. Тэр өстө одоо би хаан болцсон. Одоо бол ингээ бүх юм өөрийнхөө хийж болно гэж бодсон. Тэр Бурхны үгийг судлаагүй. Тэр Мосегийн тэр хуулиудыг судлаагүй.
Гэрээний авдрыг хэрхэн зөөвөрлөг, тахилч нар хий юм бэ, гэрээний авдрыг хий юм бэ гэдгийг тэр огт бодоагүй. Тэр сайхан гоё шин тэрэг хийгээд тийм үү. Тэгээд хин ч идлээгүй сайхан тарган шар одоо юун дээр тэргээ тавиад тэгээд ингээд яваад дуулаад бүжиглээ. За одоо ястаа бурхны гэрээний авдрыг авчирж гин. Тэгээд нөгөө яваад ингээд чулуун дээр тулаад тэрийг ингээд гэрээний авдрыг ингээд унах шахсан чинь хажууд нь юусан нөгөө хүн унахгүй тунд ингээд яач төсөж байгаа. Эзэн тэр төссөн хүнийг ингээд цогсож байгаа. Гэрээний авдрыг хэн хурж болохгүй. Гэрээний авдрыг хэрхэн зөөвөрлөх ёстой Мосегийн хул бурхны үгэнд заагаад төгссөн. Тэнд байгаа хинэн ч үгийг үнэхээр хэрэгсээг бүгд энийг ингээд үл тоос. Тэгээд Давид огш чад уурлаад би сайн зүйл хийж байгаа юм. Би бурхны гэрээний авдрыг олон хэдэн жил ингээд Иерусалимд байхгүй байгаа. Энэ гэрээний авдрыг би ингээд авчирна гэдэг. Яагаад болохгүй юм? Тэгээ буцаагаад өөр газар аваачаад тэгээ хэдэн сарын дараа авчирдаг тийм үү. Тэгээд гэрээний авдрыг болохоор зэрэг тэрэгэн дээр тавьж болохгүй. Гэрээний авдрт хоёр тал дамнуур байгаа. Тахилч нар түүнийг өргөөд мөрөн дээрээ өргөөд ингээ авч явах хэрэгтэй. Цөлийн тэр 40 жил дотор нүүдэд хийж байхдаа дандаа тэгж нүүсэн. Зарим нэг тэрэгэн дээр эд бараа ачаа явж хахад зарим нь мөрөн дээрээ үүрэх ёстой байсан. Тахилч нар гэрээний авдрыг үүрэх ёстой байсан. Ариунаас ариун газар эд хэрэгслийг тэрэгэн дээр тавьж болохгүй байсан. Бүгд өвөртөө тэрэх мөрөн дээрээ үүрэх ёстой байсан. Хохотын хөвгүүд энэ даалгавар оногдсон. Ингээд 40 жил ингээд байнга нүүдэлж хахад зарим нь ингээд тэрэгэн дээр ачаагаа очсон те. Ингээ явж. Зарим нь ингээд мөрөн дээрээ тавьчихсан. Зарим нь ингээд тэрвэрсэн ингээд нүүдэлж. Тэгээ хохотцод энийг ойлгоогүй. Гомдлоод Мосе чи дандаа ярих юм. Бидэнд бас ярих үг байгаа шүү дээ. Бурхан бас бидэнтэй ярьдгүй юм уу гэж. Хосоо чи л дандаа номлох юм. Би бас ариун сүнстэй хамт өглөө надад бас үг байгаа шүү дээ. Би яхаараа дандаа шал угааж байгаа шүү дээ. Би яхаараа дандаа ийм их ингэ хийж байгаа шүү дээ. Тэр ингэ хийж хахад тэр ингэ опс сууж хахад тэр ингэ сайхан машинаар яваад энэ тэнд бодлого зогсуулаад ингэ явж хахад би ингэ хадаас бариад ингэ зогсож идэг. Ийм юмнууд ингэ байдгүй. Ингээ даалгацсан юмнууд ингээ бусдаа дандаа харьцуулдаг. Тэгээ хохотын хөвгүүд ингээ даалгацсан юм дандаа бусдаа харьцуулсан. Би л ингээ тэрвэр явж идэг. Эндэргээр тэрэгэн дээр явж идэг. Тэгээ галзар залгаж ангаас тэднийг галзар ингээ залин авсан байдаг. Тэгээ Давид хаан энэ гэрээний авдрт хаан ганцсан бурхны үгийг судлаагүй хаан байсан. Тэгээд хэдэн сарын турш бурхны үгэнд анхаарлаа хандуулсан нь дараагийнх нь гэрээний авдрыг авчрах дээр яадгүй харагддаг. Тэгээ гэрээний авдрыг яг тахилчдаар өргүүлдэг. Тэгээд бас хэдэн тодорхой хугацаанд зайд явах ёстой. Гэрээний авдар чинь 3 хоногийн өмнө явах ёстой байхгүй юу? Тэр удаа бол хэдэн алхмын зайд, хэдэн 6 метрүүд хэдэн алхмын зайд хүмүүсээс ингээд зайд явах ёстой. Тэгээд одоо яг эсний үгийн дагуу бүх зүйлийг хийгээд дуулаад бүжиглээд өстой тий. Ингээд орж ирсэн. Тэгээд одоо бид нар чи яг Давид хаан шиг гэдэг тийм үү. Ингэж бардамжсан хаан. Бас төгсгөлийн үедээ бас ингэж бардамсан хаан. Тэгээд тооллого хийсэн хаан. За тэгээд үнэхээр бурхан тэдний ард түмний дээр одоо тэнгэр ич нар, өхлийн тэнгэр ич нар ирээд ингээ ард түмний сүрэлдэг. Тэгээд Давид хаан хэдэн болцолтойгоор чи энийг авах тэрийг авах гэж байгаа л энийг л энэ сэтгэлийг л авъя гэдэг л дээ. Тэгээд Давид хаан тэр өхлийн тэнгэр ич рүү хараад би нүгэлтэн би болохоос энэ ард түмэн биш шүү дээ. Энэ бүх зүйл миний гэрийн эцгийн гэрийн дээр буугээ. Ард түмнээс энэ одоо гай зовлонгаа аваачаа гэж залбирдаг. Тэгээд Давид хаан маш одоо муухай алдаа хийдэг хүн. Гэхдээ тэр маш хурдан гэмшдэг. Тэр гэмшигтээ яг эмтэрсэн гэмшдэг байхгүй. Эмтэрсэн гэмшдэг зүрхийг эзэн таалдаг юм аа. Амен. Давид хаан улс орондоо юу авчирсан бэ? Давид хаан улс орондоо юу авчирсан бэ? Саул хаан амар тайвангүй дайн дажинг авчирсан. Үзэн ядалж Иесусийг авчирсан. Давид хаан ард түмэнд улс орондоо юу төхнүүлсэн бэ?
Канаан нутгийг бүхэлд нь эзлээгүү гэж юу? Бурхны амласан тэр газар нутгийг тэр бүхэлд нь эзлээгүү гэж. Тэр эзний өргөнөөс сүм барих бүх эд баялаг, бүх материалаар тэр хүүгээ хангаагүй гэж юу? Тэгээд тэр улс орондоо юуг авчирсан гэж? Сүнслэг сэргэлтийг авчирсан. Сүнслэг сэргэлтийг. Давидын асар гэж нэрлэдэг. Тэр хөгжимчдийг, тэр магтаалчдыг, тэр дуучдыг, тэр 24/7 бурханд магтаах тэр магтаалыг тэр улс орондоо тэр сүнслэг сэргэлтийг авчирсан хаан бол Давид хаан баг. Амен. Үнэхээр мундаг хаан. Тэгээд Давид хааны амьдралаас бурхан Давидтай гэрээ байгуулад чиний хаан ширээ мөнхөд тогтох болно. Чиний хаан ширээнээс мөнхийн хаанслал гарах болно гэж. Амен. Тэгээд түүний амьдралаас, түүний овгоос хэн төрсөн бэлээ? Хэн төрсөн бэлээ? Бидний хаан. За энэ үгийг бүгдээ гоё хэлж идэгвэ. Хэн төрсөн бэлээ? Бидний хаан? Есүс Христ төрсөн юм аа. Амен. Түүний үр удмаас, түүний удам ухсгаанаас энд байгаа өвөө эмээ нараа, энд байгаа аав ээжүүдээ үр хүүхд үр удмынхаа тулд та боддгоо. Та үр удмдаа юу үүддэг гэж боддог. Үр удмаас маань хэн төрөөсөө гэж боддгоо. Хэн би болоосоо гэж боддгоо. Сайн сайхна гэж боддог гэжтэй. Ус орондоо гавьяа байгуулах, зөв үлгэр дөрөөл бүхий үр удмынхаа төлөө боддгоо эцэг хийх гэж байдаг. Бурхан үр удмуудын төлөө боддог юм аа. Тэр Давид хааны үр удмуудын төлөө бодсон. Хэдийгээр завхарсан, бузардсан, үнэхээр тийм олхиогүй тийм гим нүгэлтэй байсан ч гэсэн Бурхан энэ зүйлийг харанхуйг гэрэл рүү шилжүүлж чаддаг хаа юм аа. Амен. Тэр бүр эмтэрсэн гимшдэг зүрхэн дээр тэр ажилдаг Бурхан юм аа. Амен. Тэр бардамдаг, сайрахдаг, бусд руу булхахаас чигдэг тийм нэг тэр ажилдаг. Тэр яг эмтэрсэн гимшдэг зүрхэн дээр ажилдаг. Тийм Бурхан баг. Тэгээд Давидтай гэрээ байгуулад тэгээд түүний хаан ширээ өнөөдөр мөнхөд байна. Амен. Давид хаан ингэж одоо Бурханаар өрөөгц. Ингэж тэр гимшдэг зүрхэн, эмтэрсэн зүрхэн түүнийг Бурханы хүслийн дагуу, түүний зүрх сэтгэлийн дагуу хүн гэж хэлэгдэхэд хүргэсэн юм аа. Амен. Энэ дэлхийд дээр гимгүү хүн гэж нэгч байхгүй. Хан биел гимгүү, тэрэл гимтэй гэдэг энэ хандлага хинц байж болохгүй. Энэ бол Бурханы жигшдэг хандлага юм аа. Энэ нь бол Адам Ева хоёртой Бурхан ярьжсэн тэр үеийн сүнслэг тэмцэл юм аа. Ингэж ярьдаг хүмүүс үлдээ хэнийг буруутгадаг гэхээр Бурханыг л буруутгадаг юм аа. Таны надад бүтээж өгсөн энэ эмгтээгээс чинь болж гэж хэлдэг юм аа. Бурхан хизээч буруугүй юм аа. Бурханд буруу ерөөсөө байхгүй. Амен. Миний амьдрал яагаад тийм байна? Бурхан танаас болж. Надад ийм хүүхд ахсад зовлон тохиолж байгаа нь танаас болж. Та л харахгүй, та л анзаарахгүй, та л хамгаалахгүй. Миний амьдралд ийм бүтэлгүй байгаа нь танаас болж байгаа Бурхан. Энэ нь болохоор шууд Бурхандоо гэж хэлдэг л дээ. Ингэж явсараагаад Бурхан дээр очиж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр сайн зүйл биш ээ. Тэгээд Давид хаан Израиль Юдагийн хаадуудын доторх жишг хаан болсон. Тэгээ бүх хаадуудыг жигшиж зүгнэхдээ Давидын замаар замсангүй гэж жилсэн байдаг. Ингэж үр хөвгтө үр удамдаа хаан тусдаа ингэж үлгэр дуурайл үзүүлсэн хаан бол Давид хаан юм аа. Амен. Ингэж Саул хаан шиг сайн зүйл хийлээ. Ингэж Саул хаан шиг сайн зүйл хийлээ. Баг Саул хааны үр удмаас зарцсан тэрч явж байгаад ай сандрахтаа унгаагаад хүлгүй болцсон. Суунг болцсон Мефибошет гэдэг нэг аж хүн л үлдсэн байдаг. Түүний түүх Библиэр тэмдэглэж үздэг. Тэгээ тэр хүн өөрийгөө өгсөн нохой мэт тооцчихсон. Тэгээ Давид Йонатны инэрлийн төлөө байгуулсан гэрээнийхээ төлөө түүнд инэрл үзүүлдэг. Хаан ширээнд хаан хөвгүүдтэй хамт хооллолдог болж байгаа. Ингэж бид нар Саул хаанаас, Давид хаанаас Бурханы бичсэн түүхээс бид нар энэ зүйлийг сурч болно. Амен.